За тэгэхээр тэмээ гэхээр ямаа гэдэл явчлаа л да. Ер нь ард түмэн бол Монгол Улсын парламентыг ёс зүйтэй, хариуцлага сахилга баттай, бусдаагаа хариуцлага тооцож чаддаг, идэж уухаас хол байгаасаа л гэж ярьж байгаа шүү дээ. Худлаа ирдэггүй, цуурхал тараадаггүй, хэлсэн зүйлээ нотолж чаддаг, популизм хийдэггүй, ард түмэн дээр тулгамж байгаа асуудлыг шийдэх чадвартай. Гэтэл бол бид нар ёс зүйн асуудлыг цэвэр эрдэстэй холбоод ингээд гараа явчихж байгаа. Хамгийн гол юм бол ер нь энэ Монголын парламент ийм байгаагүй л дээ. Асуудал үүсэх юм бол тэр асуудлыг нэлээд нухацтай ярьж агаад тэгээ бодиттой шийдлийг нь олоод явдаг байсан. Хэдэн хууль баталснараа уралддаггүй байсан юм л да. Хэн их үг хэлдэг популист вэ гэдгээрээ гайхуулдаггүй байсан. Гол бодлогоо яаж гаргах вэ? Засгийн газраа хэрхэн хязгаарлах вэ? Хэрхэн ард түмний талд шийдвэр гаргах вэ гэдэг. Тэгээ наад зах нь түрүүн одоо хаврын чуулганаар хилцэх асуултын жагсаалтыг айхтар эвдэж ийн л да. Наад зах нь ийм зүйл баймгүй байхгүй. Хаврын чуулганаар хилцэх асуудлаа шийдсэн болвол тэр асуудлаа л ярьдаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэл нэг нөхөр салбагнаал юм өргөн барайл нэг хэсэг нь орилж ашиглаад цаг хугацаа яриад ингээл ямар ч замбраагүй учир шалтгаангүйгээр хууль өргөн барьдаг, шахалтанд ордог, дарамтанд ордог. Ийм байдлууд бол болохгүй байна. Төрийн байгуулалтын байнгын орооны дарга бол дахиад одоо шинэ хууль хүлээж авч болохгүй. Энэ хаврын чуулганаар байгаа хуулиудаа ярьж дуусгах, шийдлээ гарга. Ордын чинь хоёр талд хоёр жагсаал явж байна. Энийг шийдэлтэй. Хинч шийдэхгүй. 70 хонлоо. Хинч гарч уулзахгүй. Төрийн байгуулалтын байнгын ороо хүлээж авахгүй. Асуудал ярихгүй. Бид ийм байдалтай байгаад байхаар энэ Монголын арчилд итгэл алдраад энийг зарим нэг хүмүүс нь ашиглаад Монголын арчлалыг дуусгах гэж байгааг бол бүгдээрээ харж байгаа шүү дээ. Тэгэхээр бол миний асуулт юу вэ гэхээр их хурлын даргаас асуумаар байна. Хэрхэн хариуцлага тооцдог болох юм бэ? Бид. Энэ бол их тодорхой болох хэрэгтэй. Яавал хоёр нүүргүй болох вэ? Бидний эрцийг бүртгэж байгаа бол сайд нарынхаа эрцийг давхар бүртэг. Өглөө ажилдаа очиж гин үү? Орой яг ажлынхаа цагаар тарж гин үү? Ерөнхий сайд чинь чуулгандаа бүрэн суудаг байх хэрэгтэй. Ерөнхий сайд байнгын орооныхоо хуралд ордог байх хэрэгтэй. За, Лусны Мигантуур гүшүнд 1 минут. Монголчуудын хэлээд байгаа хамгийн том асуудал юу вэ гэхээр төр хоёр нүртэй байна. Хууль болгон хоёр үзүүртэй гараад байна гэдэг ийм шүүмжил байна. Заримд нь үйлчилдэг, зарим эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй, толгойг нь нилээд байна гэдэг. Тэгэхээр зэрэг бид нар яах ёстой вэ гэхээр яг бодит байдал дээр үнэхээр энэ ёс зүйн дээд код бол ашиг сонирхлын зөрчил. Төрөөс тендер авдаг өндөр албан тушаалтнуудыг холдуулж чадах юм бол ёс зүйтэй төр бол. Яг энэ асуудлыг жишээлбэл хэзээ шийдэх юм бэ? Төрийн тендертэй холбогдсон сайд нар маргааш нь ажиллаа өгдөг байх асуудлыг хэзээ шийдэх юм бэ? Ийм шийдэл гаргаж иж Монголын парламентыг хамгаална гэж би хувьдаа бодож байна. Тэгээ мөн чанар руугаа хэзээ орох юм бэ л гэдэг ийм асуултыг тавьмаар байна. Гол мөн чанар руугаа хэзээ орох юм бэ? Бид хараагүй сонсоогүй юм шиг яваад их юм уу? За, бямцах дарга микрофоныг нэ. Тэ ганц төмөр гишүүнтэй санал нэг байна. Мөн чанар руу орох ёстой. Бид аливаа асуудлын хэлбэрт нь биш тийм үү, агуулгад нь анхаарах ёстой. Төрийн төршиг, төрийн түвшин шиг байж ард түмний төрд итгэлийг сэргээх ёстой. Ард түмэн чинь төрийн сүлд өршөө гэж залбирдаг. Төр төвшин төм олон амгалан байгаасаа гэж одоо бас өрөөдөг. Гэтэл ингээд төр төсөж байгаа
төрийн түвшээдийн төрийнх нь одоо тийм парламентын үйл ажиллагаа ийм хариуцлагагүй, ёс зүйгүй болохоор ч л үндсэндээ бол ингээд төр дэтгэх ард түмний итгэл дагаад одоо таны ярьж байгаа парламентын засаглал маань эрсдэлд орох гээд байна. Тийм учраас энэ парламентын үйл ажиллагааг сайжруулъя. Парламентын үйл ажиллагааг сайжруулахын дотоод дэг хуралдаан зохион байгуулалтаа илүү олон боловсронгуй болгоё. Энэ төрийн түвшээ болсон гишүүддээ илүү тийм хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга баттай илүү одоо энэ түвшээгийнхаа үүрэг гишүүнийхээ тангаргийг одоо ёсчлон биелүүлэхэд нас илүү хуулиа сайжруулъя гэдэг агуулгаар улсын их хурлын нэр бүхий одоо гишүүд энэ улсын их хурлын тухай хуулийг санаачилсан. 2024 оны 7 сард энэ парламентод анх дахь чуулгана гэж тангаргаа өргөсөн. За үүнээс хойш 4 ээлж чуулган, 1 ээлж тус чуулган хийсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар 131 хууль, 169 тогтоол баталсан байна. Энийг 2020-оос 2024 оны парламенттай харьцуулаад үзэхэд 10% нөрөхгүй байдаг. 10%. Тэгээ 2020-оос 2024 оны парламент ямархуу ажил хийж ээж бидний өнөөдөр хийж байгаа ажил маань юу байна гэхээр ерөөсөө энэ хууль тогтоох үйл ажиллагаа маань ийм одоо сул байна. За дээрэс нь 25 оны 7 сарын 9-нд их хурлын 8 байнгоор 15 дэд хороотой байхаар байгуулагдсан. 25 оны намрын одоо ээлж чуулганы хугацаанд 5 дэд хороо 1-2 удаа хоролцсон байна. За 26 оны хаврын ээлж чуулган ихснээс 5 дэд хороо 1-4 удаа хоролцсон байна. Гэтэл 10 дэд хороо огт хуралдаагүй байна. Хуралдаагүй шалтгаан ерөөсөө ихэнх нь эрс хүрээгүй. За 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл тийм үү эрс хүрээгүй улмаас байнгын хороодын хуралдаан 38 удаа тасарсан байна. Хуралдаагүй. Эрс бүрэлдсэн ч одоо бусад шалтгаан 19 удаа. Нийтдээ одоо 57 удаа байнгын хороод хуралдаж чадахгүй байна. Ажлаа хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Энэ дийлэх шалтгаан эрс хүрэхгүй байдаг. Улсын их хурлын гишүүдтэй холбоотой 2025 оны намрын ээлж чуулганд ёс зүйн дэд хороонд 7 гомдол ирж ирсэн бол 2026 оны 1-р улиралд ёс зүйн дэд хороонд 52 гомдол ирсэн байна. Улсын их хурлын гишүүдтэй холбоотой. Ингээ үндсэндээ энэ гишүүдийн ёс зүй чинь юм байна штэ. Хуралдаа оролцохгүй байна штэ. Гэдэг юм уу чинь өнгөрсөн цаг хугацаанд статистик харьцуулаад үзэхээр ийм байгаад байгаа учраас улсын их хурлынхаа үйл ажиллагаа илүү сайжруулъя. Улсын их хурлын гишүүдийг илүү хариуцлагатай болгоё. Үндсэн хуулинд өргөсөн тийм ард түмний илж төлөөлөгч байх, нийт иргэн улсын эрх ашиг эрхэмлэх тангарахтай илүү тийм ухамсартайгаар ханддаг байгаасаа гэдэг үүднээс энэ зохион байгуулалтын тодорхой заалтуудыг оруулж байгаа. Ингэж байж илүү одоо улсын их хурлын үйл ажиллагаа сайжирна. Бидний баталж байгаа хууль тогтоомж илүү чанартай болно. Баталж байгаа хууль тогтоомжуудыг олон нийтэд сурталчлах, түгээх, таниулах тал дээрээс томоохон өөрчлөлтүүд орж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үе шат бүрдэн хуулийг энгийн ойлгомжтой товч тодорхой байдлаар ард иргэдэд хүргэдэг байх. Эцэслэн батлсныхан дараа тийм маш ойлгомжтой сурталчлах энэ бүх заалтуудыг бас илүү тодорхой оруулж байгаа. Улсын их хурлын үйл ажиллагаа ард иргэдээс тасардсан. Өнөөдөр бидний баталсан хууль амьдрал дээр хэрэгждэггүй ямар хууль батлах гэдэг иргэд сонсохоосоо илүү ямар гишүүд хоорондоо юу ярьж хэрэлдэж ийн гэдэг нь олон нийтэд цацагддаг болцсон. Энэ юмнуудыг л нэг жоохон зэгцлэе. Илүү парламент